Өсгий хүн эмэгтэй хүнийг 3 төвшөнд хуваадаг. Уламжлалт зохистой эрдэм ухаан нь хамгийн доод төвшөнд эзэмшсэн эмэгтэйгийг муу эм буюу авгай гэд нэрлэдэг. Авгай гэдэг нь эр хүнд чирэгдэж амьдардаг буюу хов, жив, хэрүүлч, ааш муутай, атаач, зүтөөч, шунхай жирэг нь тус тэм төшиг тулгуур болохоосоо илүү гай болдог эмэгтэйг авгай гэдэг. Уламжлалт зохистой эрдэм ухаан нь хамгийн домдот төвшөнд суралцсан эмэгтэйгийг сайн эхнэр буюу эхнэр гэж нэрлэдэг. Эхнэр гэдэг нь эр хүнийг эх шиг л хамгаалдаг, халамжилдаг буюу эр хүнээ гэрийг нь шиврэлж, хоолыг нь хийж, хувцсыг нь угааж, ар талыг даахаас хэтэрдэггүй эр хүнээ эхийг орлогч эмэгтэйг эхнэр гэдэг. Уламжлалт зохистой эрдэм ухаанаа хамгийн дээд төвшөнд боловсрсан эмэгтэйгийг гэргий буюу гэрийг гүйгүүлэгч гэд нэрлэдэг. Гэргий гэдэг нь өөрийн ухаан, оюун бэлэг, шийдвэр, шийдэл, ажил хөдөлмөр, хичээл зүтгэл гэх мэт альва бүхнээрээ эр хүнтэй хоршин хосолж чаддаг. Эр хүнээ хамтрагч байж эрх гэрийн ачаагийг үүргэлчиж амьдралыг гэрэлтүүлэн гийгүүлэгч эмэгтэй. Альва өрх гэр бүр 2 тулгуур багантай байдаг бөгөөд гэргий бол түүнээ 1 баган буюу өрх гэрийн гэгэрлийн эзэн. Ухаарал гэгэрэл, жүг, сайн сайхан бүхнөөрөө эрх гэрээ наран адил гийгүүлэгч гэрэлтүүлэгчийг гэргий гэдэг. Тиймээс Монгол суу ухаанд эмэгтэй хүнийг эм хүн эр хүнд хөрч зүс ордог, эр хүн эм хүнд хөрч жүвэн олдог гэж сургаасан бий.